Сайн бацхан өрхөмөд үзэгчтэй тань мэдхүү хэлээр өрөөтэй Занга ТV-ийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар биднэрт Монголын төвийг ярьж өгөхөөр судлаач Бэлгүн, судлаач Тод миний би энд сууж байна. За танд өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Чамч гэсэн бас өглөөний мэнд хүргэе. За хоёулаа өмнөх дугаар дээр аламутыг Монгол цэргүүд олоод устгаж байгаа талаар гараад тустай. Устгаж байгаа хин цаашаа ороод олзолж аваад за тэр нөгөө алттай өрөө. За хэрвээ алттай агуу. За тэрийг би бол AI-аар нэг хийлгэж үзье гэж бодсон даа. Ер нь ямар шоу юм байх вэс гарч ирэх. Ер нь AI бас юу гэж бодох бол гэж орж ирсэн. За тэгээд дээрэс нь хуршаахыг бариад авцсан байгаа шүү дээ. Тийм. За энэ талаар бол ер нь бас Монголын зарим төвөгчд бол тайлбарлахдаа бол хуршаахыг бас олоод олзлоод алсан гэж бас зарим нь яриад байхын. За зарим нь бас ингээд уншаад үзэхээр хуршаахыг алдсан энэ төр гэдээ бас их бичсэн байх юм. Яг таны бол одоо судалгаан дээр бол олзлцсан байгаа гэдэг байгаа тийм. Тэгээ олзлчод байж. Тийм. Ер нь бас ингээд нэг зүйл бас өрхөм үзчихэд ойлгох хэрэгтэй. Юу гэхээр нөгөө бит хоёрыг ингээд хоёулаа зэрэг юм уншин л та харна л та. Тэгээд их сурвалжийн өөр байгаа байдлаас болоод үйл явдлын зүрх их гарч ирдэг тий одоо тэрийг ингээд тэр үед алдсан гэхээр миний зарим материал дээр тэр амьд байх жишээний тий тэгээд ингээд тийм байгаа даа. Тэгээ бас магадгүй бас эрхэм үзэгчтэй уншсан бас зарим ном одоо материалууд тэр бас арай өөрөөр байгаа бол бас үзэгчд бас энийг комент хэсгээр бас үлдээгээрээ гэж бас хэлье. За ямар ч байсан уншихыг олцсон. За дараа нь яг одоо юу болсон юм болоо. Одоо би яг та нөгөө нэг надад нэг ярьжсэн да. Тэмцээн зохиосон энэ тий. Ираны хойд нутаг Каспийн тэнгисийн өмнөд эрэг одоогийн Персийн одоо тухайн үеийн Перс одоогийн Ираны нутаг дээр. Бид энэ хүлээгүү хаанхүү энэ алуурчны явцуу бүлгийн толгойлогчийг хэр удаан тусгай гэр тарах вэ? Та хоёр нь ямар бодолтой байна? Энэ хүн чинь өөрөө мөн хаан руу явуулж өгөөш гэж гуйгаад байх юм. Би наад хүнд ч нэг л жоохон итгэлгүй л байгаа. Юу ч гэсэн наадхаа аваад надаар. Ойлголоо. Хаан хүүгийн өмсөгд. Сөгдөөч. За ингээд өмсөгдөс. Чи надад босод өөрүүдээ бүгдийг зааж өгсөндөө итгэлтэй байна. Хэдийгээр чинчээ баригдсан чи. Чиний бүлэглийн сүлжээ чинь дайн дэлхийг хэрчээд байгаа шүү дээ. Уг умаа гэхэд ойрхон орнуудыг Араби ертөнцийг хэрчгээд байгаа. Би бүгдийг хэлсэн шүү дээ. За. Тэгэхээр Ирак Багдадад чиний үүрүүд байгаа юм байна. Дамаск, Сирийн нутагт бас чиний үүр байгаа юм байна. Мамлюкт бас чиний үүр байгаа юм байна. Газар дундын тэнгисээс цаашаага Европын бүс нутагт чинийх байгаа юу? Байхгүй. Тэнд би үүр засаагүй. Карпатын нуруунд байхгүй. Чи тэгвэл яаж Иерусалимийн Людвигийг алсан юм? Чи яаж Манфред Конфедерариг Византийн Манфред Конфедерариг алсан юм? Чи яаж Европын улсууд руу алуурчин явуулж үйл ажиллагаагаа амжилттай гүйцэтгэдэг байсан бэ? Миний хашаашинууд даалгавар өгсөн л бол өөрсдийн аргаараа гүйцэтгэдэг байсан. Би зөвхөн даалгавар өгдөг. Тушаал болгодог. Үнэн ч хэдэн шадруудтай л харагддаг. Тэгэхээр Багдадад, Дамаскт, Каирт чиний хүмүүс байгаа юу? Каирт мамлюкчууд бослог гаргасан. Ингээд Аббасидын удам ухсааныхыг бүгднгийн Улаан тэнгисээс зүүн эрэг хүртэл хөөсөн учраас тэнд мамлюкийн шин хаан тус, султан тус үсчээд байгаа.
Бид нартэй энэ зэрэг цэхүүц дайчид цэргүүдтэй учраас бид нар тийшээ үйл ажиллагаа явуулах талаар дараа бодолцъё гэж бодсон юм. Эхлээд та нартай тооцоо бодъё гэж бодсон. Чи миний 100 хүүгүүдийг аллаа. Одоо миний мэдж байгаа бүгдийг надаар хэлүүллээ. Тэгээд хийсэндээ хүрч их хаан мөнх рүү хар хорин руу явуулахгүй гэж бодож байгаа юм уу? Чи миний алттай агууг дээрэмдсэн. Олон үеэрээ цуглуулж байсан бүх хөрөнгийг чи булгасан. Чиний энэ тэнд байгаа хүмүүс чинь бас амьд байгаа шүү дээ. Тэд нар чи хаана байгаа? Яг одоо хаана байгааг би мэдэхгүй. Хэд хэдэн маань амьд байгааг ч би мэдэхгүй. Ойлголоо. Тэгтээ чи бол зоригтой дайсан. Ёстой хүчрхэгч дайсан. Би чамааг бас үнэлж байна. Чи тэр өөрүүдээ хаана байгааг нарийн нэгт чи надад зааж өгсөн. Өшөө хаана өөрүүд байгааг чи надад хэлэх болно. Чи юунд дуртай? Чиний дуртай хоолыг би буурчтай хэлье. Хийгээл өгнө. Чи юу сонирхдаг юм? Чиний сонирхдаг юм чинь ч гэсэн би чиний өмнө авчирч. Чиний сэтгэлийг жаахан ч гэсэн зугаацуулж чадна. Би үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүд. Дуртай. Тэгтээ чиний зэргүүд олзлоод авсан. Бас тэмээ уралдаанд дуртай. Ойлголоо. Энэ хүнийг дайсан ч гэсэн хүндэл. Энэ хүнд зориулж тэмээ уралдаан зохион байгуул. Үзэж нүдэ баясгах үз. Үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдээр нь өөрт нь үйлчлүүл. Өөрийнх нь хамгийн дуртай хоолыг нь хийлгүүл. Өмнө нь тавь. Чи миний аяг баригчийг чиний зэргүүд алсан. Миний буурчин аяг баригч нар чи чиний аяг баригчаас илүү дээрлэлтэй. Яг уу чадан ядан хичээе. Дуртай хоолыг чинь хийж өгнө. Үүнийг таавар нэлг. Харин чи надад хадгалчихсан хилээгүй байгаа нууц үүрүүдээ бүгдийг хэлнэ шүү. Би бүгдийг хэлсэн юмсан. Хил чинь худал. Харц чинь үнэн бай. Дахиад байгаа гэдгийг би мэдээд байна. Хаваад гар надаа. Үүнийг ингэж цэнгүүлэх ямар шаардлага байна? Мөнх эзэнтэй. Биш хүлээгүй эзэнтэй. Шууд их хаан даатгаж өгөөд бүгдийг мэдж аваад цааслуулчихлаа яасан. Одоо наадах ч өгөхгүй болсон. Дураар байлга. За энэ Джек Футерфордын бичсэн номон дээр хуршаахад тэмээний уралдаан зохион байгуулж өгсөн. Дуртай гоё үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр үйлчлүүлсэн. Мөн өөрийнх нь дуртай хоолундыг нөхсөн гэж одоо тэмдэглэгдсэн байна. Бас Монгол хүний зан гэсэндээ дайсан ч гэсэн бас энэ чинь хөндлөж байна. 200-аад жил Европ багааз ойрхон торнтыг яасан их айлгава. Бүргэдийн үрийг устгаж хасасны бүлгүүдийг дарснаар хамгийн том террорист бүлгэмийг дарсан. Алуурчдын явцуу бүлгийг хүлээгүй хаанхуу дарсан. Монголчууд энэ бүлгийг дарснаар дэлхийн ертөнцид 800 жил терроризмгүй байлгаж чадчихэ. Сүүлд террорист бүлэг
1972 оны Мюнхений Олимпийн буудал цан гэж болсон доо. Хар 9 дугаар сар бүлгийнхэн Израилийн дамжигчдыг алснаар дараад нь одоо Израилийн Масадын бүлгийнхэн араас нь хөөцөлдөж нэг алсан хүмүүсийг нь гүйцээж эхэлсэн гэх нэг тийм түүх байгаа шүү дээ. Оскарын шагналтай Мюнхен гэдэг киноч энийг бас харуулсан. Эрик Бана тоглодог, Даниэл Крейг нар тоглодог. Тэгэхээр 1256 онд 11 сарын 19-нд бүргэдийн үрийг сөнөөсөн шүү дээ. 1972 оны Мюнхений хүртэл даян дэлхий терроризмгүй байсан юм аа. Ямар ч тийм террорист бүлгэмгүй байсан. Америкчуудын зовж зүтрээл терроризмтай тэмцэн амар одоо Америк, Англи нарын террористуудтай тэмцээл олон жил сунжирж байгаа юмыг хүлээгүй бол ерөөсөө ганц 2 жилийн дотор 2 жил хүрэхгүй хугацааны дотор л энийг гүцээчихэж байгаа юм. Бас л тэгэхээр бас Монголын эзэнт гүрний одоо цэрэг дайны ажиллагаа маш шуурхай ширүүн бөгөөд шийдэмгийл байж. Багдад руу явуулсан туршуул ямар мэдээ ирүүлсэн. Хаан хүү. Багдад руу туршуул явуулсан. Үнэхээр Багдад үүний үүрүүд нь байдаг юм байна. Тэгэхээр бид нэр Багдад руу очиж, Сирл руу очиж, одоо Дамаск руу очиж үлдсэн үүрүүдийг нь үгүй хийх ёстой юм байна. Ойлголоо. Би Багдадын халифаас зам гуух шаардлагатай болох нь дээ. Зөвшөөрөх болов. Эдний шашинтай улсууд бүгдээрээ л зам гуйж байхад татгалзаж л байсан түүхтэй. Надаас бас л татгалцах байх. Би тэгж бодож байна. Юу ч гэсэн би эхлээд зам гуйна. Дараад нь Багдадын халифаас ам асуумаар байна. Каспийн эрэг хавар бүх зэргийг амраа. Бид Багдад руу 50 өнгөдлөн. Зарлиг даг. Ойлголоо. Хаан хүү. За. Иймэрхүү үйл ажиллагаа одоо болсон л доо. Их цэргийн амрааж агаад их тайван үзье гэж бодож байгаа бол л та. Монголын далнудаг. Дэлхийн ертөнцийн нийслэл. Хар хорин хот. Туман амгалангийн ордон. Мөнх хааны өргөө. Хүлээгүйгээс баяртай мэдэрсэн байна. Тэр асасиныг устгах. Харин өмнө зүг рүү явуулсан элч яагаад мэдээ авч ирэхгүй байгаа надад сэтгэл зовоож байна. Хоёр дүүгээ би явуулсан. Нэг нь өрн зүг, нөгөөх нь өмнө зүг явуулсан. Өмнө зүгийн дүү маань яагаад байна та? Хувлаа. Чи юу хийгээд байна? Яагаад наашаа мэдээ явуулахгүй байна? За яг ингэж бодож байлаа. Хар ормын ойролцоох. Баруун жигүүрийн, захын, исламын шашны сүм. Хоёр мөргөлж хоорондоо ярьж байлаа. Абдулла худалдаачдын амаас сонсоод манай аламутыг газрын хөрстөд ихшилж агуу хуршаахыг олдсон гэсэн тийм яриад болтаад байх юм. Үнэн болов. Хосаа. Энэ юу ч бэ? Одоо бидэнд хамаарахгүй.
Гэхдээ хүлээгүй шууд алаагүй бах. Яагаад гэвэл энэ монголчууд зөрөгтэй дайсныг хизээнээсээ үнэлж ирсэн түүхтэй. Тэгэхээр бидний хуршаахай мэд байгаа бол ахан дүүс маань ямар нэгэн арга сэтжил таараа. Гэтэл бүгднийг устгаж хайр найргүй алж чадсан гэсэн мэдэрсэн шүү дээ. Тийм байж болно. Ахан дүүс маань эцсийн хүртэл байлцсан л үз. Би нэг л хүнд найдлага тавиад байгаа. Гушман тийм хурдан өгөхгүй. Гушман эзэн бол тийм амархан алагдахгүй. Би түүнийг амьд гарсан байх гэж бодоод байгаа юм. Харин чи битэрийн үүрэг юу лээ? Монголын хааны хорох. Ахан дүүс маань агуу хуршаахыг сулж таараа. Харин чи бит хоёр хуршаахын даалгаврыг биелүүлэх ёстой. Хамгаалалт буурсан байлаа. Чангатгсан хамгаалтаа татан болгосон байлаа. Их мөргөлчдийн мэтгэлт цэнийг мөнх хаан зохион байгуулах их дуртай хүн. Бүх шашны төлөөлөгч нарыг дандаа хооронд маргалдуулдаг. Өөрөө тэр маргааныг нь харах дэндүү дуртай хүн. Даогийн, Күнзийн, Христийн, Исламын, Буддийн, Бомбын бүх шашны бүх үзэл санааны төлөөлөгчдийг цуглуулдаг. Тэр үед нь мэтгэл цэнд нь очих хэрэгтэй. Тэр л үед наж могооны хорыг үзүр эрэндэн шингээсэн асасины чичлүүрийг мөнх хааны зүрх рүү шиднэ. Чи билнэ үү? Билээ. Тэгвэл утгагүй. Мөнх хаан сэтгэлээ тайтгаруулах гад мэтгэлцэнэ зохиож таараа. Тэрийг дэвчээртэй үлээ. Алглаа. Эрхэм хоёр мөргөлч. Та хоёр зориулсан хоол ороод ирлээ. Аллах агуу. Аллах энэрэнгүй илээ. Шукран, Садик. Баярлалаа найз минь. Аллах агуу. Аллах акбар. Мухаммед Расулуллах. Аллах агуу бурхан билээ. Мухаммед түүний зүнчилээ. Машаллах. Машаллах. Аллах талархъя. Аллах талархъя. Эхлээ сайн зооглоод авъя. Дараа нь хоёлаа төлгөөгөө зөхөе. Болж байна уу? Тэгээд чи Абдулла. Чиний над толгойн бар хэсэгт байгаа шарх чинийг сайн идгсэн байна. Одоо биднийг хардас сэрдэхгүй л үз. Тийм. Харин ахан дүүс маань хуршаахыг суулдаг л байгаа да. Би итгэлтэй байна. Хуршаах амьдлаагаа л тэрний зарлиг хийвэрэ гэсэн үг. Баац. За ийм хоёр хүн хоорондоо ярьж байлаа. Чи хоёр хашишин шүү дээ чинь. Одоо нэг юм сүмд нуухтсан байгаа. За өмнө зүг сүн ус. Урайхата жанжны хуаран. Бид нэр баруун жигүүрээс нь чадан ядан хариуцж байгаа. Чадан ядан байлдаж байгаа. Хувлаа эзэн 100,000 гаруй цэрэг аваа явсан. Одоо биднэрт 300,000 гаруй цэрэг л байгаа. Хөхмөрний хайд хэсэгт байхад л дохио өгьё. Товсон цагтаа гэд байхад орохгүй байна. 3 удаа гомдол гаргалаа. Шадрууд нь ч гэсэн зөндөө ятгаад байгаа юм байна. Хувлаа эзэн яагаад байлдахгүй байгаа юм болоо? Гэтэл баруун зүгт хүлээгүй эзэн асасинчуудыг дайрч давшилсан шүү дээ. Тэгэд бүр устгасан гэсэн мэдээ байна. Гэтэл сүм улсыг эзлээд авлаа гэсэн мэдээг яаралтай их хаан дуулгамаар байдаг. Судан голын бичрэл ойртч л байна. Хувлаа яагаад зүүн хойноос орохгүй байгаа юм болоо?
Урайгаад жанжин. Та ер нь ерөнхий удирдлагыг авал яасан бэ? Тийм тушаалыг хаанаас ирээгүй байгаа. Та авсан дээрээ. Таны эцэг хан хүүдийг удирдаад олон жилийн өмнө Алс өрн зүг дайн байлдаан хийж ялт байгуулж гавьяага байгуулж л байсан. Түүний алдар гавьяа цуу яриа үлгэр домог мэд яригдж сайрлагсан. Одоо та яг л тэр үйл ажиллагааг нь залгамжлах хэрэгтэй байна. Баян чи тэгж бодож байна уу? Тийм ээ. Тогоонч бас дэмжиж байгаа шүү. Бүх жанжид дэмжиж байна. Сүм ус биднийг сая 500 гаруй цэргүүдээр тогтоож байгаа. Сүм усын хот балгадыг эзлэх бас л хэцүү байна. Гэтэл бидний зүг рүү дахиад сая зэрэг нэмэх сураг байна. Туршуулаас тэгж сонслоо. Ли Зоо хаан ямар ч байсан дахин нэмж цэрэг татаад дахиад сайгаар цэрэг татсан байна. Энэ бол дэндүү хэцүү. Тэгэд чи нутгийн байгалийн тогтц бидний агт мордож яхан саад болоод байна. Зарим газар бид нар морноосоо бууж намагдан дээр бас мөн будаа тариалан дээр явах шаардлага гараад байна. Аа тэрнийг нь гүйцэтгэхэд явж байрлалаа эзлээд яваад иж болох авч. Энэ бөхч малаа. Дэндүү их цуцаач шүү. Хаагүй яагаад байна? Санаа зовлтгүй. Жанжин 100,000 гаруй цэргүүдээр Сувдан голын эргийг тэр чигээр нь эзлэх сурагтай байлаа. Алт усын жанжин. Алт усын жанжин. Мөн биз? Мөн шийдвэнд итгэлтэй байгаа юм уу? Итгэлтэй байна. Мөн хааны зэрлэгийг тэр авсан л бол биелүүлнэ. Олон жил захирагдлаа шүү дээ. Цагаан жанжин бүгдээрээ хумайд авчихсан байгаа. Ховлаа эзэн зүүн талаас нь дайрах юм бол сүм ус хоёр талаас хумилах гад байдаг. Баруун талаас нь хумайд дайрыг гэхэр зэрэг өөдөөс бидний тогтоогод байна. Яадаг юм бэлээ? Илч довтлогсон уу? 3 удаа довтлогсон шүү дээ. Өчигдөр 4 дахь довтлогсон. Тэгвэл одоо 5 дахь довтлох мэдв. Хар хорин руу маш яралтай илч зар. Ховлагийн байгаа байдал дайны үйл ажиллагааг сунжруулад байна гэж хэл. Цөмөрөө бүгдээрээ жанжид ховлаа эзэнд өөрсдөө очиж хэлэхэд нэгдүгээрт бид нар цэргийн байрлалаа энэ ч орхиод явж болохгүй. Хоёрдугаарт тэр чин хаан хүү. Их хааны яг доотлын төрсөн дүү. Бид нар Тэнгэрийн удмын хаан хүүг шүмжлэх хэрэг байхгүй. Тушаалын биелүүлж зарлинд авах хэрэг байна. Сувдан гол эзлэхэд энд үйцүү байна. Харин урайгаад жанжин анаамчууд хийснээсээ буцах гад байлаа шүү. Өмнө зүгээс тэгж ичэрсэн үү? Тэгсэн. Анаамын цэргийн хилийн харуулууд өөрчлөлтөнд орж ирсэн гэсэн. Бид нар тэгээс сүм ус руу дайрахын хажуугаар бас анаамтай байлтах хэрэгтэй болох нэ дээ. Анаамтай байлтах юм бол бидэрт асуудал үүснэ. Ямар ч лсэн анаам хийснээ цуцалж магадгүй. Энэ цаг хугацааны асуудал гэж илч өөрөө хардж сэрдсэн байна. Хардаж сэрдэх ч яах вэ? Жинхнээсээ хэрвээ цуцалчвал бидэнд асуудал үүснэ шүү. Өөр ямар нэгэн мэдээ байна уу? Паганыхан. Паган бас яагаад байгаа? Паганчууд яагаад байгаа? Паганчууд заан зэрэгээ бэлдэж эхэлсэн гэсэн тийм яриа байна. Паганы цэргүүд заанд цэргээ дайны бэлэн байдалд сургаад байгаа сурагтай. Хэрвээ анаан паган хоёр биднэр лөө ирэх юм бол бид дэндүү зовлонтой учрна. Тэд төвийг сахин гэж амлсан шүү дээ. Тийм л дээ. Хизээл бол хизээ. Инхийн гэрэгээ зөрчиж магадгүй. Зөрчөөд үзэх. Мөнх Тэнгэрийн цэргүүддээ тэрсэлсэн ямар ч ус үндэстэн яаж төгсдгийг тэднэрт мэдрүүлэх болно.
Эхлээд хамгийн хэцүү нь хувилагийн асуудал байна. Хувилаа эзэн нэг л хэцүү байна. Ямар ч лсэн ойрын хугацаанд Сувдан голыг эзлэн шүү. Ойлголоо. Их чанчаа. Монголын өмнөд хязгаарын цэргүүд Сувдан голын ирэг рүү чиглэлээ. Сувдан голын бэлчээр газар одоогийн Юнаны хажуудлын Гуанси муж хавцаа байдаг. Энэ Сувдан гол чинь Юнанаар урсаад тэгээд одоо Гуанду мужаар одоогийн Гуанду мужаар гараад өмнөдийн далайд цутгатын. Одоо Гуанжоу хот ингээд яваад өгдөг. Сувдан голын бэлчээр гэдэг юм байгаа. Яагаад ингэж нэрсэн бэ гэвэл зүгээр нэг сувд их олзборлдог юм байлгүй. Далайн их төрлөг ороод хисаа ихтэй байдаг болохоор хисааг нь онгоолохоор сувд ихтэй байдаг болохоор энэ голыг Сувдан голоо гэж нутгийн язгуурын ангиадууд тэгж нэрсэн байх. Тийм тайлбар байна. Гэхдээ цаг агаар дэндүү дулаахан байгаа. Мөнхийн зунаараа мөнхийн бөхчм. Ийм л газар. За энэ яаж ин тропикийн бүс рүү өмнөзүүгийн цэрэгт орж ирж байна. Хувилаа болон зүүн хойд талаас л хамчмаар байна гэж яриад байгаа юм л да. Хувилаа хамгүй байлаа. Хөхмөрний хойд эрэг дөнгөж эзлэгдээд удаагүй байгаа юу хот. Хувилагийн асар. Хаан хувилаа баруун зүгт бидний жанжид шатлаараа л байлтаад байна. Та тэгтэл яагаад орохгүй байгаа юм бэ? Уул нь сүн усын нийслэл ханжаа бидэнд ойрхон байгаа юмсан. Орно. Хизээвэ хаанху. Би дайт гэж хэлсэн шүү дээ. Цэргүү дайны тушаал хүлээгээд байна. Би дайдах ёстой шүү дээ. Та тэгтэл юу ч хийхгүй байна. Миний асраас гар. Эзэнтэй. Би гар гэж хэлсэн. Сүнс. Дэндүү хидийдсэн асуудал л да. Гэхдээ язгуурын энэ ангиадууд дэндүү олон хүн амтай эртний уламжлалт тавуулсан байгаа юм. Энэ устдаа ихцлэн толтно гэдэг бол хүч хүрэхэд хэцүү. Хүн ам нь чухал биш ээ. Хүн амын тоо олон байх нь ч чухал биш. Эдний хэл соёл суур иргэншлэн л биднээс хүчтэй олчод байна. Дайрч ороод эзэж болно л доо. Алж чадсан ч болно. Гэхдээ тэр их түүхийн нийдвэлхий бүтээл тоорол дайны үлд нэрвэгдэнэ. Энэ л надад хэрэгтэй юм. Энэ дайны үлд энэ дайныг алдаж чадах гэдэг байдаг. Яах вэ? Хувилаа энэ сүн усын их бичиг судар үүх түүхэн дурсгал гайхамшиг гэдгийг бол мэднэ. Багасаа ч мэдчихсэн. Харин энийг хайрладаг нь бас соёлыг хамгаалдаг хүн байж болно. Гэхдээ энэ ч одоо дайн. Яагаад орохгүй байна? Яагаад орохгүй байна? Энэ бас хэрэгэлцээтэй. Хувилаа ямар ч лээс орохгүй. Энэ яг юу бодоод байгаа юм ч бас мэддэхгүй байна. Хаан хүү хувилаа. 1256 оны 1-р сар. 1257 оны 1-р сар. Одоо 56 оны 11 сар цөнөөсөн 12 сар гээд тэгээд 57 он бол 1-р сар болчихно. 1-р сар. За. Одоо ч хуршаахыг дураар нь зөндөөл цэнгүүллээ. Хүлээгүй эзэнтэй. Одоо бид цэргээ хангалттай амраачлаа шүү дээ. Одоо дайны байдлаа үргэлжлүүлэх
Дээр босоо. Би ч гэсэн тэгж бодож байна. Хуршаахыг дуудах. Аваад тэрнийг. За. Чамаагчстаа хангалттай сайхан зугаат цэнгүүллээ. Хоол унд арх дарс, эмс охид дуртай юм чинь хийлгэлээ. Дээрч тэмээ уралдаан зохион байгууллаа. Өшөө бүргэдийн өрүүдээ чи тэгээд хэлж зааж өгнө үст. Би хэлж өгсөн энд л байгаа. Наадах руу чинь яаж очих юм? Мосуулын их улсаар ингэж яг явхад энд нэг бүргэдийн үр байгаа. Курдистаны нутгийн тийшээ явхад энд манаа нэг салбар байдаг юм. Харин газар дундын тэнгисийн тийшээ жоохон ойртоход тийм байгаа. Сэлжүкийн газар байгаа юу? Сэлжүкийн газар харин байгаа. Анатолиад ч хүртэл байгаа. Би бүгдийг хэллээ. Хаан хүлээгүй. Та намайг харин хар хорин руу явуулна гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн. Чи төр зүр байж аваад гар. Шадрыг оруул. Ойлголоо. Бүх жанжтыг хуралдуул. За, хүлээгүн жанжид. Одоо их олон жанжид одоо явж байгаа шүү дээ. За энэ хүлээгүүгийн жанждаас бол хэн байна? Аргун жанжин, байжуу жанжин, бух төмөр жанжин, сунита жанжин, хэд бух жанжин, хөх хилгээ жанжин, шонхор жанжин, санжаар жанжин. За энэ одоо хүлээгүүгийн жанжид бүгдээрээ цуглацгаас их олон жанжид. Баг төмөр жанжин гэж бас байгаа. Хүлээгүүгийн охинтой суусан хүргэн л дээ. Баг төмөр жанжин. За тэгээд мерсер одоо ингээд мундаг жанждууд байна. Хуршаахыг яах талаар та нар ер нь юу гэж зөвлөдөж байна? Би бол саналаа хэлсэн. Хар хором руу явуулчих. Их хаан түүнийг байцааж байгаад яаж сүлжээг ажиллуудгийг л мэдээд авах. Жанжид бүгд саналаа хэлсэн үү? Хэлсэн. Олонхын саналаар санал хураахад хар хорин руу явсан дээр. Цөөн санал нь харин цаадсан дээр гэж хэлсэн байна. Утгагүй тарга хүчээ сайн авг. Агт морьт чамраг. 3 дугаар сард хөдлөе. Тийм болохоор бид нэр Сэлжүк хүртэл Сэлжүкийн султан Кэлиж Асланд мэдээ өгнө. Мосул болон Сэлжүкийн газар нутгаар байгаа Асасины бүлгийг устгахад хамгийн дөрөнд хэд буха чи явна. Ойлголоо. Харин дараад нь санжаар чи явна. Тэгээд шонхор чи бас явна. Ингээд Мосул болон газар дундын тэнгисийн эргээр байгаа Асасины бүлэглүүдийг бүгднийг устгасны дараа бид нэр Багдад Дамаск хоёртой хоёулантай нь хоёр замаар хэллээ. Тийм учраас Хуршаахыг хар хором руу явуулах талаар би зөв гэж бодож байна. Харин хэнд даалгаж явуулах вэ? Надад маш мундаг туршлага таван хэрэгтэй байна. Ойлголоо. Өнөөдрийн дотор бол ойлголоо хаагүй. Ингээ гарлаа. Хэнийг би хар хором руу даатгах явуулах уу? Хэнийг явуулах вэ? Юу ч гэсэн Персэд очие. Ийхүү хүлээгүү цэрэг аавн Перс рүү хөдөллөө. Персийн эзэд шууд ёстой өвдөг чичгэн ухтчихлээ. Тэрнийг ингээд нуугаад ингээд ийм урт ийм одоо юпг шиг ч гэдэг юм уу ийм цэргийн ийм одоо дээд шиг юмараа ингээд гацсан. Бэлэг сэлт гүнж барьж долгоноод бараг ер нь 3000 ихс дээдс. Бараг хаана хараагүй хаан хүүгээ хараагүй удлаа ухааны юм яриад ингээл байжуу жанжин ямар удаж ээж ирвэч гэдэг юм уу ийм.
Гэтэ байжуу жанжин тэр хавийг бас барьж байсан нь үнэн. Хамгийн удаан байсан жанжтын тоонд бол байжуу орно шүү. Бид нэр одоо Мосул руу явна. Тэгэхээр Килижасланы цэргүүд рүү явна. Байжуу чи шонхор нарын араас нь яваарай. Тэгэхээр хэд бух, байжуу хэд бух, тэгээд Санжаар, шонхор гэсэн дөрвөн жанжнаа би явууллаа. Тэд нар бүгдээрээ Асасиныг устгах. Одоо би Мосулд төвлөрөх гэж оролдъё. Ингээд нөгөөдөг чинь одоогийн Ираны нутаг болон тухайн үеийн Персийн хөндлөн нутгаар тэр чигээрээ явсан баруун хязгаар дээр очижээ. За одоо отохгүй Багдад харалтна. Багдадын халифаас би зам гоох болно. 1257 оны 2 дугаар сарын сүүл алс өрн зүг ижил мөрний хөвөө Сарай хот. Уулагч эзэнтэй та ерөөсөө шийдвэр гаргасангүй. Одоо бэрх эзэн тантай уулзъя гэж байна. Түүнийг оруул. Уулагч яагаад Бат эзний хүсэл зорилгыг биелүүлэхгүй байна? Бид уулын Хевчакийн командуудыг хөөжсөн. Тэднүсийг Унгар, Пош, Бохан маргнуулж исэн. Тийм учраас л тэднэртэй дайцсан. Тийм болохоор Каманчууд, Половчууд зүхтаахта хоёр хуваагдаж зүхтсан. Нэг нь Месир рүү зүхтсан. Нөгөөх нь Унгарын хаан тус руу зүхтаасан. Олон жилийн өмнө бүгднийг хөөж гүйцээд бүр мөсөн дарсан. Тийм учраас дайсан дарагдсан гэж үзээд дайныг зогсоосонтой их эзэн хаан тэнгэр таснантай зэрэг давхцсан. Тийм болохоор ариун Ром ер нь бидний сонирхлыг татахгүй. Тэгээд ч тэднийг дээрэмдээд ч олигтой юм олдохгүй. Харин энэ байгаа газараа би илүү захираад байж исэн дээр гэж бодож байна. Өрн зүгийн дайнд нь зориулан бас харин хүлээгүүрүү цэрэг явуулвал ямар уу гэж бодлоо. Таны бодол бас зүг байх л та. Хаантан. Би өөр бодолтой байна л да. Бэрхэ. Бэрх ах. Таны юу бодож байгаа нь надад бас тэм чухал биш. Ойлголоо. Бэдгүүл явъя. Улагч 3 дугаар сарын ихэр гинт нас орж. Энэ бараг жил болоод бас өглөө. Сарайд байгаа хаан яагаад нэг жилийн настай болчиход байна? 1255 онд Бат хаан тэнгэр тайсны дараа 55-аас 56 оны хооронд түүнийхүү Сартах хаан ширээнд байсан. 56-аас 57 оны хооронд Улагч бас нэг жил барьсан байна. Гинт хорлогдсон гэсэн түүхэн мэдээ байна. Оросын түүхэнд мэдээ байна. Яг энэ үед бэрх сарайд өөрөө эзэн суулаа. Тэгэхээр бэрх арай хорлцсон юм биш үү? Яасан болоо гэж бодогдмоор. Гэхдээ дараа нь болсон үйл явдлуудыг харахаар бараг бэрх юм шүү. Тэ. Хин дараад нь эзэн суучих шва. Ийм бага. 1257 он бэрх сарай хаан ширээнд суулаа. Бат хааны төрсөн дүү. Би хүлээгүүгийн аяндааныг дэмжиж байгаа. Дэмжихгүй ч дэмжийл да. Их мөнхах, их хаан мөнхах. Энэ дайныг явуулж байгаа болохоор би эсрэг үцэхгүй. Харин би
Карпатын нуруу хүртэл цэргээ явуулах бодолтой. Тиймээс бүх говчууруудыг нэг нэгээр л нэм. Бүгднгээс нь хэдэн хувийн говчуур авч исэн? 4, 5 болго. Ойлголоо. Одоо чи 100 хантай бол 5-ын лавна гэсэн үг. Говчуур авч байгаа шүү дээ. Тий. Тоо ёсоор бас хар хоримд говчуур төлөх цаг болсон. Хар хорим руу 2% явуулъя. 3% нь өөрсдөө аваад үлдэнэ. Үлдсэн нь ард түмт хэрэгтэй. Тэр Нявагийн Александрт бас хэлээ. Нявагийн Александр одоо цэрэг цуглуул гэж хэл. Намайг Карпат хүртэл явахад бэлэн болсон гэдгийг нь уламжил. Тиймээс одоо яаралтай Ростов-на-Дон руу, Новгород руу, Киев руу, Владимир Суздал руу, Черногов руу, Севастополь руу, мөн Рязань руу, энэ бүх вангууд руу илж явуул. Цэрэг гарах гэж хэл. Арын албыг бас гарах гэж хэл. Би Карпат руу явна. Ойлголоо. Бэрх эзэнтэй. Зарилгыг дагцгаа. За. Хүлээгүйн зүгээр явж гэсэн үг. Бэрх үү? Тий. Карпат. Европ руу. Европ руу. Хүлээгүүдэр доогор нь яваад байгаа. Тий. Азад яваад. Иранд. Иранд Перс аваар. Иран, Перс, Турк аваар яваад байгаа. Одоо Иран яг Персэд байгаа. Одоо Карпат явна гэдэг чинь Европ руу явах гэдэг. Бэрхийн санаа байсан бол та. Өөрөө ч Европт байлдаж исэн хүн. Сүбэдэгийн удирдлаганд ахыхаа дагуул болоод явж ил байсан хүн. Европт яаж байлдгийг цорын ганц мэдж байгаа хүн болоо доо. Бэрхээс өргөн биш. Бэрхийн хүү Европ руу ингээд хөдлөх бүх юм бэлдэж гисэн байна. Бэрхээс Европ руу явъя л гэж бодчих. Монголын 70 нутаг Мөнх хааны өргөө хар хорин от. Хаанта их хаанта минь өмзгөөс илчирлээ. Орул. За, юу болов? Урайн хатаж анжны хэлж байна. Хувлаа дайныг сүнжруулад байна. Хувлаа байлдахгүй байна. Удаадараа ингэж илч зараад байгаа. Өмнө зүгийн цэргийн ерөнхий удирдлагыг хаан хүү хувлаад биш. Их жанжин урайн хатад даатах нь. Тэр бол Сүбэдэ жанжны хүү бөгөөд. Ааваасаа их хэмийг суралцсан чадварлаг жанжин билээ. Хувлаа яана гинэ. Энэ хувлаа яагаад байгаа юм бэ? Яагаад алгуурлаад байгаа юм бэ? Чи ямар нэгэн мэдээ сонссноо? Сонссон. Тогоон жанжин. Тэгээд цагаан жанжин. Урайн хатаа жанжин. Энэ жанжтын хийснээр баян жанжтын хийснээр даав болон буддийн лам тэднүст маш их хэрэгт өгөөд тэгэд өөрийнхөө захирах боломжоо бүр багасгаад байгаа. Хөхмөрний хайхан цаадах чинь намтууд ч очоогүй. Тэгээд зүгээр л арх ууж ганцаараа ингэж байна. Энийг удаан дуугаа байлаа. Арга буюу одоо дуурай гэж урайн хатаа жанжин уламжилж байна. Төрсөн хаан анхт нь төрсөн дүүгийн хаан хүү дүүг хэлэх бас хэцүү. За. Би өрн зүгээс ялалтын мэдээ эд бараа ачсан хөсхийн маш их хүлээж авч байна. Маш их алт, маш их баялагийг хүлээж авч байна. Гэтэл энэ хөсхийн энэ эд бараа ачсан хөсөг ялалтын мэдээний оронд хувлаа саатаад байна. Гинтийн байдал үүссэн гэсэн тайлбар дандаа хар хорим хотод ирээд байна. Энэ одоо арай дэндэж байна. Тэр хувлааг яаралтай ер нь ингээ хувлаа руу бүх байцаагчдыг явуул. Наад хувлааг очиж зогсоо. Тэгээд шалгалт явуул.
өгөөдөө цагаадаг ихнийг шалгаж ийсэн шиг нарийн шалгалт явуул. Төргөл элчиг унтлаад амраа. Ойлголоо. Мөнх хааны зарилгаар одоо шууд байцаагчид хувлаа руу давхиж ирсэн байна. Хөхмөрний хойдхон хэсэг. Хувлагийн хуаран. Хувлаа хаан хүүгийн өргөө. Юу хүмүүс вэ? Ар зүгээс их хилчирч байгаа болов? Их цэргэл ирээд байна да. Ах маань нэмэлт цэрэг явуулж байгаа бол да. Хувлаа ноёнто. Их хааны зарилгаар явна. Энэ тайзыг үзнэ үү? Мөнхөх тэнгэрийн төлөө. Юу болов? Энэ зарлиг. Энийг унш. Энд чинь юу болж байна? Таач бас нэлээд жаахан ханхлуулдаг болж. Танаас сарих ханхлаад байна. Хаан хүү. Чи хинтээ ирж байгаа мэдэр би мөнх хааны зарилгаар явж байна. Одоо таны хаан хүү байх нь хамаахгүй. Таныг шийдэх эрхийг бидэрт бүрэн өгсөн. Хувлаа хөл. Барь наадха. Эднүсийг бүгднийг шалга. Яалтаа шалга. Эн чинь бас жин нэмччээ. Алуу. За ингээд шууд шалгалт ороод ирсэн. Хувлагийн талд. Маш их лөөр хавлаг илэрч ирсэн. Пөхцөн. За тэгээд ер нь болоо. Хөө эн чинь бүр ингэж одоо ийм имийг зарцуулаараа, ингээд зарцуулаараа, энэ мөнгийг зарцуулаараа, ийшээ ийм ягаараа гэсэн имийг хувьдаа тууцсан тууж байдаг байгаа. Тэр одоо хар ормоос гаргаж ирсэн чинь дайн гэдэг чинь мөнгө хөрөнгө хэрэгтэй шүү дээ. Тэднүсийг нь хувьдаа. За ингээд баг ер нь бол бүх холбоотой босуудын бүгднгийн одоо баривчилж гисэн. Одоо их хааны байцаагчид буюу хөх дээлтэй, хөх хар шар дээлтэй тийм тусгай хүмүүс үржилсэн. Эднийг зөвхөн их хаан л захирна. Их хаанаас өөр хинч захирагддаггүй. Их хааны дүү, их хааны гэр бүлийнхнийг ч хүртэл эднэр их хааны зарилгаар л шалгадаг. Тийм болохоор өгөөдөө цагаадаг ихний шалгасан шиг бүгднгийн нарийн шалга. Эхнээс нь авахуулаад дахиад наадгаа шалга. Шалгачихсан шүү дээ их ноёнтоо. Дахиад шалга наадгаа. Энийг бас дахиад шалга. Энэ хамт байгаа найрлж исэн бүх ноёдууд юм байна. Яагаад дайн цалгардуулаад байгаа? Бүх ноёдуудыг бүгднийг барь. За ингээ бүгдийг юм барьсан. Наадуулга бүгднийг зүүн хой зүгт байгаа сүн усын чан хойн болон баруун зүүн хой зүгт байгаа бүх цэргийн үйл ажиллагааг цуцал татан буулга. Наад хувлаагаа хааны од руу аваач. Хаан ах нь яахыг шийднэ үз. Сангийн эрх мэдэл алдагдал гараад байсан юм аа. Энэ одоо ер нь юу болж байгаа юм бэ? Бүгднийг аваа юу? Төргөл кайфангаас цаашаа. Өнөөдөр шөнч гисэн амрахгүй яв шүү. Харин чи харуулуудын цэргүүлдэ. Ерөнхий жанжин уран хата болго. Хувлаг одоо ингээ аваа яваа. Гэхдээ их цэргийг үлдээн цэргүүд ямарч буруугүй. Наадхын шадруудтай цуг аваа яв. Харин байлдий тэмцэлтий гисэн цэргийн шадруудыг нүлдээгээрэй. Хамт байгаа ноёдуудыг цуг аваа яв. Төргөл наадхаа. За энэ хувлаг аваа яваад гэсэн. Хөө нэр айхтар юм бат. За хар хоригмод 8 хоногийн дараа мөнх хааны өргөө. За хувлаа дүү минь санхүүгийн эрх мэдлийг би чамаас одоо хурааж авлаа. Чи санхүүг зохицуулж чаддаггүй юм байна. Бас манай байцаагч нар бүгдээрээ нарийн шалгалт хийсэн. Одоо би чиний эрх мэдлийг татан болгоно. Эрх мэдэл чинь татан буугдаад зогсож исэн бол юу гэх вэ? Би чамааг цаазаар авахд бэлэн. Чиний амнаас дээсэн дөрөнд орлоо. Би ахын хувьд зүгээр өнгөрөж болно. Хааны хувьд яасан ч чадахгүй. Чи сүн усыг эзлэх дайныг чи бүтэн 10 сараа сонжуулсан. Бараг 1 жил болох нь. Өдөөд бид нэр өмнөдийн тэнгис очих гээд байхад чи яагаад бусдаа тус олоогүй? Алуу, наад ингэ мөнх сангуугийн дутагдал. Энэ олон алдаа. Юу болсон? Яагаад сүн устаа чи байлдахгүй байгаа?
Юу болоод байгаа юм? Би зүгээр аль энийг зөвлөхөдийг орлаад тэр. Түргэл. Үгүй би уулна наадгийнхаа бүх хамт байгаа зөвлөх ноёдуудыг оруулаад тэр. Та нар яагаад хувлааг ятгаагүй? Та нар хувлагийн амд багтаад байсан уу? Яагаад миний зарилгыг биелүүлэхгүй байгаа? Үгүй хувлаа эзэн биднэр тушаахта би таанус тушаал өгдөг хаан. Хувлаа таанусыг дагуулж явж байгаа. Та нар хааны зарилгаа биш. Намааг амьдад хааныхаа зарилгааг биш миний дүүд захирагддаг болоо юу? Дүүгийн минь зарилга өөр. Хааны зарилга хөдөлшгүй байдгийг. Наад хувлагийн хамт байсан нөхөрлөж шадарч исэн ноёдуудын бүгдийг цаазал. Яг одоо. Ойлголоо мөн хэзээ. Үгүй хаан минь амир шүү. Хувлаа эзэн бид нар та нар хувлааг яагаад ятгаагүй юм? Яагаад ятгаагүй? Одоо өршөөлж байхгүй. Хувлаа чиний шадрууд чиний хамт байсан олон ноёд чинь ингээ цааслагдлаа. За одоо чи юу гэж бодмоор байна? Бодож байгаагаа хэл. Наашаа арчи. Яага байлтахгүй юм. Аха. Би одоо өөрийгөө тань даатгая. Би бас гимшиж байна. Өршөөлгүй байхгүй. Хувлаг бариад 20. Би наадах чинь цааслахгүй одоо утгагүй шиг шийдвэр гаргана. Түргэл. Энд чинь хааны дүүгээд арай өөр юм болчих шүү дээ. Таач тийм баха. Санхүү тайланд их алдагдал гарсан. Хэл хахуул авлагч их гараад байсан юм. Энэ хувлаа. Миний дүү өөрөө ингэж хийжсэн биз дээ. Цаацлсан ч багтана. Аягч бисгүй. Нааш ороод ир. Ойлголоо хаант. Хадуух юм аваад чи надаа. Ойлголоо. Даруухан одоохон цаацлах уу? Би хувлааг цаацлах уу яах вэ? Би яах вэ? Мөн хаан ингэж бодлоо. За ингээд хувлаг ер нь бодоод байна шүү дээ. Дүүнэлтэй наадах. За ингээд дараагийн дугаар дээр хувлаг цаацлах уугүй юу гэдгийг үзэгчд маань мэдхийг хүсвэл манай нэвтрүүлгийг дэмжиж лайк, subscribe дарах манайхан битээ мартаарай. За энэ удаагийн дугаарыг энэ хүрээд төр завсарлаа. За бас бид Монголын төв ингэж сайхан ярьж өгч байгаа судлаач билгүүндээ маш их баярлалаа. За ингээд энэ удаагийн дугаараа энэ хүрээд дуусгаад дараагийн дугаараар эргүү уулзалтлаа. Баяртай.